Эрхэм татвар төлөгчдөнд жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг 25 дахь удаагийн татвар төлөгчдийн өдрүүдийн мэндийг хүргэж, туурах тусгаар улсынхаа бүрэн эрхийн баталгаа болсон төрийн санхүүмөргийг бүрдүүлэх үүргээ нэр төртөөгөөр биелүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол улсын эдийн засаг бизнесийн орчныг дэмжих бодлогын хүрээнд төрөөс үзүүлж буй татварын үйлчилгээг энгийн хялбар болгох замаар татварын орлогыг бүрдүүлж буй татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, тэдний татварын боловсрол, татвар төлөгчийн хууль тогтоомжийн мөрдлөлтийг сайжруулах, татвар төлөгчийг эрсдлээс хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах зорилготойгоор тэмдэглэж байна. 2023 онд бид улс орон нутгийн төсөв 73.6 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэн татварын орлогын төлөвлөгөөг 126.1%-аар биелүүлж ажиллалаа. Хувь хүний орлогын албан татварын хуулиар орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтөөр 1644 эрхний 2.2 тэрбум төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаа олголтоор 117 татвар төлөгчийн 1.6 тэрбум төгрөгийн буцаан олголт олгогдсон байна. 2024 оныг Сэлэн аймаг аялал жуулчлал ногоон хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан татвар төлөгч та бүхэнд татварын хууль тогтоомжийн талаар мэдээлэлээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг зорьж байна. Сэлэн нутгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж, улс их орныхоо өмнө хүлээсэн үүргээ ямагт нэр төртөөгөөр биелүүлдэг татвар төлөгч та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэж, амжилт бүтээлийн дээдийг өрөөе. Их нутгийнхаа гэрэлт ирээдүй гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түвшинд болсон нийт татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.